Монгол анхны ерөнхий дэвшид нэр дэвшиж байгаа хүн бас Монгол улсын төсөв ялангуяа сангийн холбогдох газруудад ажиллаж байсан туршлагатай нэр дэвшиж байгаа талархалтай байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд нөгөө хэлэхэд Монгол банк бол засгийн газрын тохиураар дээрээс нь засгийн газрын кассыг үүрэг үүсгэж ирсэн шүү. Тэгээ одоо ягаад ч юм өмнөх ерөнхийлөгч өнөөгийн байдал ханш ямар байгаа вэ? Ийм байдлаар уучаад бахан шагнал хүртээ яваад байгааг үнэхээр ойлгохгүй байгаа. Тэгээ та өөрөө бас эдийн засгийн хүн сайн мэдж байгаа. Энэ эдийн засаг руу асар их мөнгө нийлүүлээд тэгээд энэ улс төрийн энэ шийдвэрүүдийг дагаад топ бахан поп шийдвэрүүд нөгөө шинэ хоршоо гэдэг шиг. Тэгээ үүнийг нэг бахан баг үтэй зээл олгоод тэгээд үндсэндээ түүнийхээ зөрүүг үн цаас гаргаад алдагдал хүлээгээд үндсэндээ Монгол банкны алдагдал бол үүнээс их үүсвэртэй. Өнөөгийн энэ инфляц мөнгөний ханшны уналт үнэтэй холбоотой. Үүнийх нь хөлд аж ахуй нэгжүүд ард иргэд үнэхээр энэ инфляцид яаж нэрвэгдэж байгаа вэ? Хамгийн гол нь Монгол банкны үндсэн ажил бол Монгол төгрөгийн үн цэнийг төгрөгийн ханшийг доктортой барих асуудал. Яг энэ чиглэлээр яаж ажиллах юм? Татвар зээлийн дарамтанд хүнд байгаа аж ахуй нэгжүүдэд яаж дэмжиж ажиллах юм? Дээрээс нь төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин чинь хэр хангалттай байгаа гэдэг ийм 3 асуулт байна. Тэгээ асуултандаа хариултаа авчгаа тодруулах хэсгээ шийдье. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За манай гишүүд нөгөө тойргийн сонгогдож энэ ард иргэдтэй уурах ажиллаж байгаа учраас яг нүүрлээд байгаа асуудлуудыг бол их бодиттой ингээд хараад байгаа гэдг нь бол харагдж байгаа. Тэгэхээр мөнгөний үн цэн буурсан энэ зүйл бол энэ өнгөрсөн хугацааны төсөв мөнгөний бодлогоор эдийн засаг маань хөөсөрсөн. Энээс болоод яг энэ өнөөдрийн үр дагавар бий болоод таны хэлж байгаа нэгсэндөө бид нар төмөр тавьчаад тэгээ нэгэ унтраах гэж л энэ их зардал гаргаад бодлогын хөвөх өндөр бариад энээс болж аж ахуйн нэгж компаниуд бол бас хүнд байдалд орж байгаа гэдэгтээ бол би санал нэг байна. Тэгээ 6 богино хугацаанд мэдээж яг ийм нөхцөл байдлыг ингээд тэр дорн засах гэдэг тийм том амлалт хийхгүй ч гэсэн энийг энэ макро тэнцвэрийн бодлогоор энэ компаниуд маань жишээлбэл татвараа төлж чадахгүй нөхцөлд орсон байна. Энийн дээр нэмээд зээлийн зогсоох юм бол ингээд ер нь маш хэцүү юм руу орох болчихж байгаа юм. Тэгэхээр энэ дээр ер нь яг нөгөө би их нарийн мэдээлэл учраас яг ингэн тэгнэх үедээ нэлээд нарийн сонсголын үеэр мэс цэцлэн аргаар гэдэг нь нэшлэлээр дотгошоо орж асуудлуудыг нэг бүрчлэн ингэж үзэж энэ дээр тодорхой богино хугацаанд энэ хүндрэлийг давах, энэ хөөсийг хагалахгүй байх энэ бодлогын арга хэмжээг бол авч хэрэгжүүлнэ. За дунд хугацаанд ер нь яг гишүүд маань бас байнга ярьж байна. Ийм зүйл ингэж зүйл гаргадаггүй байх бид нар тогтолцоо системийн шинжилгээг л хийх хэрэгтэй. Монгол банкн дээр за хурлын хууль эрх зүйн хүрээндч тэр. Тэгэхээр энэ дээр бол ингээд томилогдоод ажиллах юм бол нэлээд шинжлэх ухааны судалгаа тооцоо яг бодит дата дээр зөв онцтой үндэслэлтэй тэгээ ингэж зүйлүүдийг гаргаж ирээд тэгээд энэ төсөв мөнгөний бодлого их хурл баталдаг учраас их хурлын гишүүдтэй эдийн засгийн банк ороо, төсвийн банк орооны гишүүд ялангуяа маш нухацтай нэгдсэн ойлголттой байж бид нар энэ төсөв мөнгөний бодлогоо баталж яваад энэ улс орныхоо эдийн засаг санхүүгийн нөхцөл байдлыг бол яг улс орныхоо макро үндсэн байгаа байдалтай уялдуулж ингэж тодорхойж баталдаг болсны дараа бол бид нар дахиж ийм хүндрэл үүсэхгүй баланстай доктортой өсөлт хангаад ард иргэдийн аж амьдрал бол энэ хэмжээгээр баталгаажих ийм боломж өртнэ гэж ингэж бодож байгааг хэлье танд.